Welcome to 40,000 Daily Show. Би хөтлөгч Бэлгүн байна. Хотын соёлыг түгэх зорилготой манай шоу нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр орой бүгдээрээ маш олон сэдвүүдийн талаар ярилцах болно. Эхний сэдв сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудлууд байна. Хүүхд хичээлдээ явсан уу? Ямар сургууль сурдаг вэ? Манай хүүхд 12 дугаар анги сурдаг. Хичээлдээ Эрдэнэтэд сурдаг. Би одоо хүүхдтэй холбогдож чадаагүй байна. Манай хүүхд ч яа хичээл энэ ч өнөөдрөөс л орчих хэвчээ. орж байгаа юм уу? Ямар сургууль вэ? Багш нар ажил айлтаа явуулсан. Өнөөдрөөс ихэнх сургуулийг орохгүй юм шиг Өглөөл явцлаа шүү. Явцлаа. За манай хүүхд хувийн сургуульд явдаг, сургуультай явж байгаа. Манай хүүхд нэг хувийн сургууль, орчлон сургуульд. Манай хүүхд явж байгаа шүү дээ. Хувийн сургууль юм. Хувийн сургууль. Одоо би даалтын 7 хоног төгс шүү дээ. Даалтын 7 хоногийн дуусаад энэ 7 хоногоос өмнө хичээл авах хэрэгтэй тий. Тэ хичээлд явахгүй байгаа. Засаг хурлын гишүүдийн хүүхдүүд нь бүгдээрээ хоёрхан сургуульд яваад ингээд хичээл нь хоцрохгүй илүү их юм мэдэж сураад ингээд бодохоор үнэхээр бас яш суртахуунгүй гэх юм уу эсвэл үнэхээр шудраг бос байгааз. Тэгээ над нэг юм шийдэл байна энэ дээр. Энийг ингээд шийдэхэд амархан. Одоо яг нийгэмд болж байгаа асуудлууд дээр эмчийн цалин, эмнэлгийн ажилчдын цалин, за тэгээ багш нарын цалин гэдэг эдгээр асуудлуудыг шийдэх амархан арга надад байна. Тэр юу гэхээр Улсын хурлын гишүүдээс эхлүүлээд төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд болон өөрсдөө зөвхөн улсын сургуульд хүүхдүүдэд явуулах мөн зөвхөн улсын эмнэлэгт үзүүлдэг болох юм бол Монголын хамгийн дорооцсон салбар гэдэг эрүүл мэнд боловсролын салбар 1 жилийн дотор шийдэгдэнэ. За, хоёрдугаар сэдвт орцгоё. За ингээд энэ нийслэлийн төр захиргааны байр. За би нэг юм гайхаад байх юм. Хөөрхий сургууль цэцэрлэг эмнэлгийн тендер авахаараа хулгайчуд бадлас барьдаг. Тэгсэн чинь дарга нарын байшин бол тэр амар тансаг. За ингээд дотор ингээд хараа энэ парн брэнд, даргын ширээ брэнд, компьютер брэнд, дарга өрөө брэнд, агааржуулагч брэнд. Солиор утив биш үү тий? Автом брэнд Ингээ гайхаад байгаа. Яг энэ шиг сургууль цэцэрлэг эмнэлгийн байрыг хөөе. Чанартай барай. Тендерчтэй харуулгаачудаа. Юм энэ одоо тендер аваад 50% запилж байгаа ш тендерийн дурааткууд. Тэг хар нэг бол төсвийн нэг эднэртэй адилхан тавьж өгөө. Та бүхэн сонсож байгаа тэгээ мөнхөртэй өнгөрсөн 7 хоногт ер нь нийслэлийн байгууллагууд, улсын хэмжээний байгууллагуудаар очиж яам тамгийн газар дээр очиж гэдэг ажлын ер нь шалгалаа. Тэгээд мөнхөртэй ах бидэрт байгаа нь бас нэг зовшунтай азтай хэрэг. Гэтэ яг мань хүн жоохон хүний эрхийг мэдрэмжгүйч гэсэн яг цааны ингээ бичлэгнээс ингээ анзаараад үзэхэд сургууль цэцэрлэгийн байшинг барихтаа үнэхээр сэтгэлгүй ханддаг гэдэг нь бол үнэхэрийн үнэн. Би яг энэ талаар ингээ саяхан багш нартай яриа их гэж цэцэрлэгийн багш нартай очиж уулзалт хийх гэдэг ингээд 2-3 цэцэрлэгүүдээр очиж үзсэн. Тэгээ ингээд хүүхдүүд ингээ байрладаг анги руу ингээд хутлаа тайлаад уусаа цэцэрлэг болохоо хутлаа тайлаад орж байгаа. Тэгээд ихсэн зүгээр ингээ зогсоход цонхноосоо сийгээд тэгээд тэр ханных нь би одоо яагаад ингэ сийгэднэг очиж харсан чинь цонх нь иймхэн нэмгэн тэгснэ бүр хан амар нэмгэн. Тэг яаж ийм сургуульд чи ингэ байд юм бэ гэсэн чи энэ цэцэрлэг чи ингэ байд юм бэ гэсэн чи тэгээд хүүхдүүд болоод идэв манайх ч баг ингэ шин цэцэрлэг штэ ашиглалтанд ороод жил болж байгаа гэнэ. Тэгэд би тэр байшинг байрсан за тэрийг тэгээ хүлээж авсан тэр хүмүүст үнэхээр гомдмоор монголчууд ингээл энэ тэндээ ийм мөнгө завчдаг, иддэг, инээ тэрэ гээл асуудлууд ярьдаг л та. Гэхдээ бүгдөө нийтээрээ ингэж хүүхдээсээ битээ хармал та. Тийм ингээд доороосоо зогсоход ингээд доороосоо хүл даардаг. Тэгээд ингээд цонхон сийгдэг нэмгэн тийм газар байж байгаа хүүхдүүд чинь ханаа төрхөн тодорхой шүү дээ. Тэгээ бүгдээр энэ дэр ингээд хэвлэрсэн. Юу хэлээ? Хүүхд бараг цэцэрлэгтэй явахад 19 төрлийн ханаа тусаа тэгээ өөрөө сурт юм аа гэж. Юу гэсэн юм бэ? Инх болгонд чинь Монгол улсын ирээдүйн болсон хүүхдүүд чинь антибиотикаар хооллож тэгээд ээж аав нь өвдөнгүүт нь авч гэртээ авч ажиллаа их боломжгүй болж эргээгээл нөгөө цалин мөнгө асуудал гэж ийм том асуудлууд шийдэж байгаа. Тэгээд тендер зохион байгуулдаг энэ боловсролын яам ядаж энэ Монгол улс хүүхдээсээ битгий харамлаасай. Энэ сургууль соёл цэцэрлэг барьдаг хүмүүс энэ дээр нэг хариуцлагатай хандаж нэг чанартай материалаар нэг миний хүүхэд сурах юмаа гэж бодоод нэг гоё чанартай хийгээд өгрөө энийг нэрийг хүсье. Энэ бол амар том асуудлууд шүү. Энэ ханаа түрээд байгаа чинь бас тэр байгаа орчин
стандарт гэдэг нь өсөө болохгүй байгаа юм байна шүү. За дараагийн сэдв Монголын волейболын лиг эх 7 хоногт нээгч байгаа. Тэгээд бас байнгын ингээ муухай хар бараа юм байна гэж юу ах вэ? Тэгээд Монгол улсад өмнө М арена гэж байгаа саксны спорт маш гоё хөгжөөд ингээд зүгээр л бидний асуудал юу гэхээр тэдэг гоё орох соёлтой тийм газар байх хэрэгтэй болсон. Тэгээд энэ удаад нөгөө алтарт яриад идэг цирк маань ашиглалтанд орсон маш олон жилийн дараа. Тэгээд энэ удаа Монголын волейболын дээдлийг циркэд болгож байгаа юм байлээ. Тэгээд 11 сарын 3-наас эхэлнэ. Тэгээд хотын залуучууд бүгдээрээ гоё цагаат зүг боловсон өнгөрөх боломжтой тэмцээн уралдаа үзэх ийм боломжтой ийм юу байгаа. Тэгээд цагаа гоё өнгөрүүлэх угаасаа гадаа хүтэн болж гин гадаа их тархуу болж гин. Тэгэхээр Монголынхаа дээд лигийн волейболын тамирчдын тоглолтыг Асан аренагаас очиж үзэх боломжтой байгаа юм байна шүү. За дараагийн сэдвтэ орцгоё. Дараагийн сэдв бол очор. За монголчууд бид нар эртнээрээс үеэс эхлээд коммунизмын үед далхан дойрчуулах, хүнсэн дойрчуулах гэдэг ерөнхийдөө бидний амьдрал одоо тэр цаг үеэс 20-30 жил болсон ч гэсэн бидний амьдрал ойчролтыг амьдралаасаа ерөөсөө нэгч өөрчлөгдсөн юм алга. Яг хөө зүгээр ойрчлох юм л өөр болсон. Энэ удаад бид нар бараг 14 хоног бензинд очирлаа. За яг хөө тэгээд одоо Монгол улс бидний байгаа байдал, бидний дарга цэрэгнэрийн асуудалд хандж байгаа нь одоо нэгэн дүрч. Одоо ийм байдалтай бид нар яаж бага стресстэй туулж энэ цагийг өнгөрөөх үү гэхээр бүгдээрээ хотын соёл буюу Улаанбаатарт амьдрах соёлыг хувьдаа дагаж мөрдөө. За энэхүү зурган дээрээс би юу хэлэх гээд юм гэхээр Монголд очир захих гэдэг нэртэй амар том мэрэгжил сая энэ одоо ажлын байр гэх юм уу бий болсон байна. Тэгээ тэр бол юу гэдэг гэхээр ингээд хүмүүс ингээд бүгд цаг заваад зарцуулаад ингээд гэртээ харих цагаасаа хомслаад энд ингээ ойчрлж яхад нэг нөхөр эренгүүтээ таньдаг найзыгаа урдуураа ч юм уу дүүгээ ч юм уу аав ээжигээ энд ойчр загцсан байсан юм аа гэж урдуур нь орж ингээ сошиал дээр нэлээ их асуудал болсон юмнууд болсон. Ойчр захин гэдэг юм байж болохгүй. Ойчр захин гэдэг юм хотын соёл дотор байж болохгүй. Бүгдээрээ тийм учраас ойчр захих гэдэг зүйлийг энэ цагаас эхлэж амьдралаасаа хасцгаая. Бүгд л адилхан хөдөлмөрлөж хүлээгээд авах ёстой юм аа. Авах ёстой ойчир захин гэдэг соёл Монгол болон Улаанбаатар хотод байхгүй. Энэ бол соёлгүй зүйл. Дараагийн сэдвтэ орцгоё. Бас л айгу гоё сэдв. Монголын нэг өдөр гээд шарав нэрт зураачийн зурсан зураг байдаг. Харин энэхүү зураг бол Улаанбаатар хотын нэг өдөр буюу автомашинтайх нэг өдөр. Энэ зурган дээр ингээд дугуулсан байгаа шиг бид нар 3 том алдааг харж болно гэсэн үг. Энэс болж бусад иргэдүүд хохирч нэг хүний соёлгүй бүдүүлэг зангаас болж бид нар үнэтэй цагаа алддаг, мөн стресст орох магадлал их байдаг. Жишээлбэл зураг нэгийн пүрүс энд байгаа машин дээр харахад хоёр урсгалтай замынх нь нэг урсгал дээр ингээд хаагаад тавьчихдаг. Энэ хүнээс болж энэ замаар ингээд явж чадахгүй 100 машинууд хохирч өглөөгөө стресстэй ч юм уу эсвэл орц гац хаадаг энэ соёлгүй зангаа бөөнөрөө болох хэрэгтэй. Хоёрдугаар энд байгаа машин байна. Явган хүний гарцсан дээр явган хүний заман дээр ингээ машин авчиж тавьчихдаг манайх. Тэгээд энэ дээгүүр нь өндөр настай хүмүүс ч юм уу эсвэл тэрэг төрсөн хүмүүс явах гэхээр заавал энэ машин замаар явах. Тэгээд ингээд машин мөргүүлэх эрсэлгээд маш том асуудлууд байдаг. Таны ингээд нэгэн жижигхэн үйлдэл бусдаа ямар их саад болж амьдралд нь асуудал тарьж байгаа гэдгийг энэ зүйлс ингээ харааласаа гэж бодсон. Тэгээ бүгдээрээ ийм орц гарц тавихгүй явган хүний зам дээр машинаа гарч тавихгүй байх соёлт бүгдээрээ сурцгаая. Улаанбаатар хотынхан ийм соёлтой байж болохгүй. Энэ бол соёлгүй зүйл. Дараагийн сэдв ойчрлох гэдэг дээр нэмж хэлэхэд мөн дахиад бид нар ингээд өмнө Монгол нутаг өргөн уудам тал нутаг дээр ингээд амьдраад хүссэн газараа машинаа тавиад өөрөө ингэсэн одоо газартаа болоод тэрэн дээр хашаад болоо гэд машинаа өөрийнхөө зам дээр өөрийнхөө хашаан дотор яаж тавьж болно. Гэтэл бид нар хотын соёл ороод багагүй хугацааг өнгөрөөсөн. Одоо харин нийтээрээ жижигхэн энэ талбай дээр яаж нэг бусадтай саадлахгүйгээр амьдрах вэ гэхээр бүгдээрээ соёлжих шаардлагатай гэсэн. Тэгэхээр бид нар түрүүн ярьсан ойчрлах гэдэг дээр бас мөн ойчр авах буюу зогсоол хадгалах гэдэг тийм үйлчлэгээ ч юм уу юу ч нэг ийм юм байдаг болсон. Яг тэгэхээр та бүхэн яг энтэй адилхан энэ зураг дээр харж байгаатай адилхан юм асуулт орж ирсэж магадгүй.
нийт эзэмшлийн талбайгийн зогсоол дээр ингээ яваад ороо зогсгоо байж ангууд эхнэр нь ч юм уу хүүхдээ ч юм уу гаргацсан. Нөгөөт нь гараа ангицсан. Яг ингээ өөдөөс байлтах гал юм шиг юм байлтай ч гэхдээ. Энэ бол мухай соёлгүй зан. Нийтийн эзэмшлэлээр хэн төрүүлж очсон нь машинаа тавьж зогсоол дээр ингээд машинаа тавих хэрэгтэй болохоос хэн нэгэн төрүүлж очиод тэрийг ингээд авах бол энэ үнэхээр муухай соёлгүй харагддаг муухай зан шүү. Тэгэхээр ингээд Улаанбаатар хотод амьдарч байгаа бүгдээрээ угаасаа бидний энэ байгаа байдлын төрийн том дарга нарын гаргасан шийдвэрээс хойш угаасаа ийм болцсон байгаа. Учираас энэ дээр нь бид нар нэг нэгэндээ стресс үүсэхгүйгээр соёлтойгоор бусдаа саад болохгүй байхаар байцгаая. Тэгээд энэ зам бол соёлгүй шүү. Энэ үйлдэл үнэхээр соёлгүй үйлдэл харагддаг шүү. Дараагийн сэдв. За өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий концепц бол автомашинтай холбогдлолтой Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс иймэрхүү соёл дүрмийг нэгэндээ бордод явах юм бол бага стресстэй, бага төвчрөгч энэ амьдралд бас амьдрахад арай хэлбэр болох болов. Тэгэхээр энэ талаар ярьсан. Мартахаас өмнө дахиад нэг юм хэлээ. Нэг автомашин дээрээс байдаг зүйл гэхээр бөөнөр ингээд нийтийн эзэмшил тэгээд машинаа ингээд тавина. Угаасаа зогсоолын хангамж нь маш муу учраас нэг нэгийг ингээд хааш тавих шаардлага гардаг. За тэгээд хааш тавьсан тохиолдолд зарим хүмүүс ингээд утасны дугаараа тавьдаг. За энэ бол яг хуу хэсэг явж байгаа биднээс аяа соёлжоод утасны дугаараа элбэг тавьдаг болсон. За тэгээд дүнгөө дахиад бас нэг юм асуудал гарч байгаа. Та бүхэнд бас тэгдэггүй юу? Бас хүмүүс өөр хүмүүстэй ингээд ярилцгаад машин хагаа тавьсан байж байгаа уцаа ингээ баг нэг юм уу хоёр дуудуулаад ингээ авсаж идэ. Хөөе. Машина авдаа. Хөөе. Машина гарга. Тэр. Бүр яг ингээд тэр хүний өөрийнх нь зогсоол дээр эсвэл өөрийнх нь гараж дээр авчаа машина тавьсан юм шиг ингээд загнуулдагтэй. Энэ бол үнэхээр бас хотод амьдарч байгаа хүмүүсийн хэн нэгнийхээ бас өглөөгч юм уу өдрөгч юм айгүй муухай олгодог мэдрэмж төрүүлдэг асуудал шүү. Тэгэхээр манайхаа энэ дээрээ гоё байгаад сайн байна уу? Машина гарах гэсэн юм а гэл хэлэхэд бүүнэрсэн юу ч унахгүй бас ямар ч стресс гарахгүй ямар ч мөнгө төлөхгүй тэгэхээр бүгдээрээ хин энийгээ дуудаж гаргаж ирэхтэй сайн байна уу гэд мэдлэгийн үгтэйгээр машина гаргасан юм а гэд хэлж ирээд их юм бол та бас үнэхээр хотын Улаанбаатар хотын гоё соёлтой иргэн нэр болно шүү. Энэ жижигхэн хотод жижигхэн замтай маш их машинтай энэ хотод амьдарч байгаа бүгдээрээ бага стрессын тулд замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж гин. За тэгээд бас тэр дамаа эмэгтэй жолооч нартаас бас гойлт байна. Тэг юу гэдэг вэхээр хоёр урсгалтай игний заман дээр өөдөөдөөсөө явж байгаа машинууд байгаа. За тэр тохиолдолд та нөгөө урсгалаас ирж байгаа машин тасархай шухамтай баруун гар тишээгээ эргэх шаардлагатайгаар ингээ зогсцсон хоёр талаас ингээ зогсоод байж идэг. За тийм машинуудад зам тавиад өгчөж байгаарай гэж хүсье. Эсрэг талын чинь урсгал явж иж таны урсгал явж төвчрээ арилдаг гэдгийг та хэдхэн минут хүлээгээд урдуура ганцхан машин оруулахад танаас юу ч унахгүй таны харин төвжирлийг хортон даван тулах чинь тус болно. Тэгээд бусдаа зам тавьж өгдөг соёлтой Улаанбаатар хотын иргэн байгаарай гэж хүсэж байна. За тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Бусдад төв бодохгүй амьдрах нь хотын соёлын эхлэл юм. 40 мянгад дээли шоу байлаа.